Арслан намын бүлгийн хурлаар хурлын шийдвэрээс энэ мэдээллийг харсан. Тэгээ би бол энийг бол хувьдаа маш зөв гэж дэмжиж байгаа. Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ ажлыг хийхгүй юм бол хэн энэ төр засагт те сөрөг хүчний дуу хоолой болж иргэдийн хяналт хариуцлагыг нэхэж шаардах юм бэ. Тэгэхээр Арслан намд бол ёстой баяр хүргэмээр байна. Засгийн газар альва бүх салбартаа хариуцлагыг анх одоо ажил авсан цагаасаа ихсүүлэл хамгийн түрүүнд эрсдлийг үнэлж те эрсдэлд бэлтгэлтэй тооцоололтой ажиллах ёстой. Нин ялангуяа хүний аймнаас эрүүл мэндтэй холбоотой салбарууд бол зайлшгүй хамгийн түрүүнд ажил авсан цагаасаа эхлээд те баахан одоо үлээр бөмбөр одоо ийм одоо сүр дулаантай ийм юм хийхээс илүүтэйгээр энэ салбарт хүний аймнаас эрүүл мэнд яаж хохирч болдог вэ? Энэ эрсдэл үнэлгээг өнгөрсөн хугацаанд ямар туршлагууд байсан бэ? Энийг маш сайн үнэлээд хамгийн түрүүнд энэ дээр фокуслаад ажиллах ёстой. За тэгэхээр үеийн одоо эр цэргийн албанд те явсан одоо залуучуудаас маш олон одоо тоолох юм бол хидж байгаа юм бүү мэд те нуун дарагдуулсан болон нийтэд ил мэдж байгаа хэдийн мэдгүй байна. Гэхдээ ямар ч лээсэн жил болгон л эр цэргийн амнаас эрүүл мэнд хохирдог ийм байдал бол батлан хамгаалахын салбарын бол байдаг нэг үзэгдэл өшөө ярих юм бол сүүлдээ бараг л дүжирсэн тий зүгээр л байх ёстой юм шиг ийм асуудал болж байгаа нь бол энэ салбарыг удирдах явж байгаа хүмүүсийн хамгийн том хариуцлагын алдаа гэж би хувьдаа одоо дүгнэн. За тэгээд одоо ямар ч лсэн манай энэ одоогийн ерөнхий сайд учрал та бүхэн бас мэдж байгаа засгийн газрыг авсан цагаасаа эхлэн тийм ээ улсын их хурлын гишүүд тэ кабинетд авсан сайд нарын талаар авилга хэл ахуулын одоо асуудал нэр холбогдсон тэ одоо сайд нарын тухай асуухад энэ бол миний ерөнхий сайдын бүрэн эрхээ гэж бүгдийг нь хамгаалж ирсэн. Тэгвэл яг одоо энэ засгийн газрын одоо кабинетд байгаа гадаад харилцааны яамны сайд Батцэг гэхэд те гадаад паспорт хэвлэлийн асуудал төрийн одоо маш олон тендер шахааг те хувьдаа завшдаг асуудал хичнээн хэдэн зуун тэрбум төгрөгийн одоо те авилга хэл ахуул тендер шахааны асуудал яригадаад хахад ингээл гүлтийгээл гүрийгээл ингээл ширлэл байж байна. Нөгөө талд одоо энэ засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Батөмрийн инх баярын асуудалтай бод группийн офтек гэрээний одоо өчнөө 100 хэдэн сая долларыг хэдхэн хүмүүс хувааж одоо тий зарсан байж болзошгүй. Бараг нөгөө талаараа баримт нотлохоотой тий. За тэгээд одоо ийм авилга хэл ахуулын асуудлыг авилгалтай тэмцэх газарт өгсөн байгаа асуудлыг хүртэл цээжээрээ хамгаалаад миний ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ өрөөнд би ур чадвартай чадна баг хамт олон болж чадна гэсэн хүмүүсээ авж гинэ гэж авсан. Одоо тэгвэл яаж вэ? Батлан хамгаалахын салбарт Эрдэнэт хүний аймнаас өргөдлөө тэ 18 настай хүүгээ эр цэрэгт эх орноо хамгаалаад эр хүн болоод эр цэрэг болоод ирээрээ гэд явуулсан ээж аав нь хүүхдийнхээ одоо ингээл тэ одоо ингээд үнээр имэйлтэй шүү дээ. Цогцыг нь барайл ингэ сууж шүү дээ. Тэгээ яадгүй. Ерөөсөө одоо хариуцлага хүлээдгүй. Ер нь энэ бол бүх засгийн газрын түвшинд тийм байсан. Нэг ч удаа хүний аймнаас ирсэнд би хариуцлага хүлээгээд ажил албан тушаалаасаа буй цаашдаа энэ салбарыг авч явах хүмүүст те энэ салбарын хамгийн том асуудал нь энэ зүйл байдаг юм а. Энэ зүйл дээр дөрвтэй ажиллаарай гэж хэлээд бууж ясан нэг ч жишг байдгүй. Нэгэнд өөртөө ингэж ёс зүйн хариуцлагын манлайлал үзүүлдэггүй төр засагтай улсад бол хариуцлага нэхэд буу гэж шаардах нь бол зүйн асуудал. Яг юм одоо жишээлбэл Батлан хамгаалахын сайд Батлууд те одоо энэ хүний аймнаас ирсний дараа бид нар одоо ийм аянг хэрэгжүүлж байна. Бид нар одоо ийм бодлого, ийм хяналтын системийг одоо тавилаа. Бид нар ийм үүрэг өглөө гэж байна. Одоо тэгвэл энэ хооронд нь дахиад хаа нэгтээ эр цэргийн амнаас өргөдүүл юу хөө уг нь би үүрэг өгцөн байсан гэж суужих юм уу. Тэгэхээр зэрэг ийм юм байж болохгүй. Эрдэнэт хүний амнаас гэдэг бол зүгээр л нэг те одоо хүний албан тушаалтай тэнцвэц зүйл биш юм а. Энэ бол үнэлэгдэшгүй тий зүйл багхгүй, үнэлэшгүй зүйл багхгүй. Тийм учраас энэ бол хариуцлага хүлээхэн зүй ёсны хэрэг. За тэгээд ерөнхий сайд нь хэрвээ энэ салбарынхаа сайдыг хариуцлагатай урьдчилан сэргийлжтэй арга хэмжээ авч чадаагүй энэ одоо сайдтай хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө кабинетаараа буу. Ер нь тикет ч гэсэн нэг сонин биш болчлоо. Яагаад гэвэл
тэргүй одоо салбар яамдууд нь те хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. За үдид бол нэг үр дүн хэмждэггүй маа гэхэд өөрчлөлтийн тодорхой хэсгүүдээс те иргэд олон нийтийн одоо амьдрал ах үед мэдрэгдээд ингээд өөрчлөлтийг бас хэмжээд явах юм боломжтой байх цаг. Гэтэл харамсалтай нь манай ерөнхий сайд бол одоо айлын галтгоноос хэтрэхгүй байх шиг байна. Улс орны асуудлыг том зураглалаар нь харж алсын хараатай ажиллаж чадахгүй байна. Өөрөө ч тэрийг чухалчдаггүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхээр зэрэг ийм жижиг хүрээнд ажиллаад авах юм бол улс орны дараагийн том тулгамдсан асуудлууд яах вэ гэдэг асуудлууд дараагийн засгийн газарт магадгүй бүр том дарамт олж ирэх байх гэж би удаарж байна. Тийм учраас би Ардчилсан намын энэ одоо акцийг бол хүлээн зөвшөөрж байна, дэмжиж байна. Тэр их тэгээд над дээр яриад гарын үсэг зуруулъя гэвэл би бол гарын үсэг дэмжиж зурна. Яаж ч батсан өөрөө бид нар төр засгийн хэмжээд ёс зүйг одоо маш их шаарддаг болсон шүү дээ. Тэ? Тэр ёс зүйн төрийн албан тушаалтан тэр дундаа төрийн өндөр дээд албан тушаалтан за одоо энэ сайд улсын хурлын гишүүдийн хувьд бол хамгийн ноцтой ёс зүйн одоо хариуцлагатай байх ёстой зүйл нь бол авилга албан тушаалын одоо хэрэгт нэр холбогдохгүй байх шүү дээ. Тийм биз дээ. Бид нэр тэгжиж өөрөг одоо тангараг өргөдөг. Тэгэхээр зэрэг ийм асуудалд холбогдсон, нэр холбогдсон байгаа хүн өөрөө энэ кабинетэд ингээд сууж ин гэдэг нь энэ засгийн газар ягаад ч авилгалтай тэмцэж чадахгүй, шударга ёсыг зогслоож чадахгүй гэсэн үг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн наад захын хэмжүүр. Тэгэхээр энээс цаашаа зүйлийг бол хийж чадахгүй байх гэж би удаа